За сайн байцгаана уу залуусаа. Энэ удаагийн видеогоор удахгүй их харилцаач зориулсан ментор хөтөлбөрийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Та бүхэн видеогоо дуустал нь үзээрэй. За тэгэхээр хөтөлбөрийн маань гол зорилго юу байх вэ гэхээр нэгдүгээр магадлалын онол статистикт тулгуурлан өөрт тохирсон арга барилыг боловсруулах байгаа. За хоёрдугаар дадал зуршил болон шаардлагатай чадваруудыг өөрт суулгах. Гуравдугаар цаашлаад арилжааг ажил болгож хийж тууштай тогтмол ашиг эрэлхийлэх зорилготой арилжаач чиглүүлэн бэлтгэхэд оршиж байгаа юм бол хөтөлбөр байгаа. За сувгийнхаа эхний видеогоор арилжаачдын нийтлэг гаргадаг алдаануудын талаар өөрийнхөө туршлагаас харсан зүйлээ хүргэсэн. Хэрвээ та бүхэн тэр видеог үзээгүй бол энэ видеог дуусгаад эсвэл түр паузлаад үзхийг хүсье. За тэгэхээр арилжаачд маань бас өөрт тохирсон өөрийнхөө гаргаж чадах цаг хугацаа болон зан характерт тохирч чадсан арга барилаа олж чаддгүй, зөв сонгож чаддгүйсээ болоод маш их алдаа гаргаад байдаг учраас хэдүүлээ яг энэ өөрийн гэсэн арга барилыг боловсруулах нь байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт дагаж мөрдөх дүрэн бүхий арилжааны гарын авлагыг бол боловсруулна. За дийлэнх арилжаагчид маань харамсалтай нь өөрийн гэсэн арилжаа хийх хугацаанд баримтлах дүрэн гарын авлага байхгүй байгаад байдаг. Тэрнээсээ болоод маш их алдаануудыг гаргаад байгаа харагдаад байдаг. Тэгэхээр энийг бол одоо бий болгож боловсруулах нь байна. Ямар нэгэн эрсдлийн тооцоололгүйгээр за эсвэл дүрмээ баримтлахгүй сахилга бат алдсны улмаас бол маш их алдаа гаргаж идэг учраас за яг энэ сахилга баттай дүрмээ баримтлаж арилжаанд оролцоход бол суралцсан. За дөрөвдүгээр за арилжааны хамгийн том сектор болох арилжааны сэтгэл зүй буюу шунлыг удирдах сурахад хэдүүлээ нэлээд хэмжээний цагийг зарцуулж ярианууд бол хийгдэнэ. За тавдугаарт хэдүүлээ арилжааг төлөвлөгөөтэйгээр хийж сурах нь байна. За яагаад вэ гэхээр дийлэнх арилжаагчид маань арилжааныхаа төлөвлөгөөг гаргахгүй ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр эмх замраагүй арилжаанууд хийгээд байгаа. Алдаанууд гаргаад амжилтаасаа хойш татаад байдаг учраас энэ бол маш чухал сэдв агуулга байх болов уу гэж би хувьдаа бодож байна. За тэгээд хамгийн сүүлд буюу бас хамгийн чухал сэдвүүдийн нэг болох арилжааны тэмдэглэл хөтлөх байгаа. За арилжааны тэмдэглэл хөтлснөөр бид нар хаана алдаад, юун дээр алдаад болоод болохгүй байгаагаа мэдэж авдаг ийм ач холбогдолтой зүйл байгаа. Хэдүүлээ арилжааны тэмдэглэл хөтлөлт сурснаар алдаагаа олоод алдаанаас суралцах энэ процессыг, энэ үйл явцыг бол хэдүүлээ энэ сургалтын явцад бол хамт хийх нэ гэж. За тэгэд тус хөтөлбөр маань бол онлайн байдлаар шууд явагдана. За тэгэд хөтөлбөрийн бол 2 хэсэгт хувааж байгаа, 2 шатад хувааж байгаа гэсэн үг. За хөтөлбөрийн эхний шат бол 3-4 сар үргэлжлэнэ. За ойролцоогоос 14-16 7 хоног үргэлжлэнэ гэсэн үг. За нийтдээ нэг 120-140 цагийн хичээл бол гарах бах. За мэдээж энэ маань менторын зүгээс бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу агуулгын дагуу хичээлүүдийг бол лекц за мөн суралцж байгаа залуучуудтайгаа ярилцах байдлаар хичээлүүд маань бол ороод явна. За тэгээд хичээл болгоны араас 7 хоног болгон сурагчид маань өөрсдөө хийх даалгавартай байгаа. За тэгээд энэ бол бас маш чухал хэсэг гэж бол би хувьдаа харж байгаа. Ганц менторын яриаг сонсоод хүн ерөөсөө юм сурдаггүй. Заавал тэрийг дадал туршил болгохын тулд за тэгээд өөрийн скиллүүдийг сайжруулахын тулд хичээл болгоны араас бол даалгавар өгдөөд явна. Тэрийг ер нь бол хийж чадахгүй цаг хугацаагүй хүмүүс бол энэ сургалтанд хамрагдаад баг гэрэггүйдээгээд хэлчихэд гэмгүй үзье. За хөтөлбөрийн маань 2 дугаар хэсэг дадлагжуулалт буюу за бүх одоо оролцож байгаа сурагчид маань бие даагаад ганцаарчсан байдлаар шууд арилжаанд оролцсон. За энэ арилжаанд оролцож явах явцдаа ментороос зөвлөгөөгөө авна. За эхний 3-4 сарын хугацаанд бол бүгдээрээ арилжааных арга барилыг тодорхойлоод гарын авлагаа бий болгоод за яг энэ бий болгосон гарын авлага дүрмийнхаа дагуу арилжааг хийж гүйцэтгэх нь сар болгон арилжааны тэмдэглэлүүдийг хөтлөн за тэгээ ментортойгоо нөгөөтгөө одоо давхар дүгнэлт хийгээд үүнээсээ зөвлөгөө аваад өргөжлүүлээд арилжааг бол хийгээд явна. За энэ 2 дахь шат бол миний одоо харж байгаагаар бол профирм дээр шууд арилжааны чаленжуудыг аваад явах нь илүү үр дүнтэй болов гэж харж байгаа. За тэгэхээр нэг сургалтын төгсгөлд энэ хөтөлбөрийнхаа төгсгөлд бол нэг 10 сарын дараа бүгд нэг профирмын чаленж давах чадамжтай өөр гэсэн арга барилыг олчихсон. За бүгдээрээ нэг болж өгвөл эхнийхээ таталтуудыг хийж гисэн ийм үр дүн гаргахыг зорихоор ийм одоо 2 шатанд ямарсан хувааж байна. Хөтөлбөр маань яагаад 10 сарын хугацаанд үргэлжлэхгүй гэхээр за өмнө нь би бол Student Plus за E5 гэдэг сая 2024 онд яг энэ менторийн програм хөтөлбөрүүдийг бас өөрөө хөгжүүлээд хөтөлбөрдөө зохиогоод ингээд хүмүүс зааж зөвлөд явлаа. За тэгээд дийлэнх нь 3-4 сарын хугацаа бол үнэхээр ер нь бага хугацаа байд юм байна. Хараад ахаар дийлэнх амжилт гаргаж байгаа залуучуудын одоо цаг хугацааг хараад ахаар
За ер нь 6 сараас жил хагасын хооронд бол байна. Мэдээж хүмүүсийн зарцуулж байгаа цаг хугацаагаас хамаарат тэгээд өөрийн ойлгох хурд гэдэг юм уу эдгээр зүйлүүдээс хамаарат цаг хугацаа бол харилцсан адилгүй байна. Тэгэхээр дунджаар ямар ч нэг 10 сар зогсолтгүй зөвлөгөө өгөөд газар цэцэн болон анги хамт толонтойгоо ярилцаад ингээд явахаар бол хүмүүс нэлээд сэтгэл зүй болоод бусад зүйлүүдийг бас хамтдаа даван туулаад ингээд нэлээд сайн үр дагавар гаргаж байгаа ийм процесс болсон учраас иймэрхүү цаг хугацааг ихний байдлаар бол тавьж өгсөн байна. Тэгээд хөтөлбөр маань мэдээж тавигдах шаардлагатай байна. Би бол анхан шатны ойлголттой эсвэл дөнгөж эхэлж байгаа хүнтэй ерөөсөө огт ажиллахгүй. Яагаад гэвэл хөтөлбөрийн туршид бол анхан шатны ойлголтуудын талаар огт юу ч заагдахгүй. Дандаа арилжааг хэдийнэ сонирхоод ороод ирчихсэн тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулчихсан зорилготой болчихсон юм байгаа залуучууд. Тэгээд цаашлаад энэ дундаа арилжааныхаа өөрийн гэсэн арга барилыг олж чадахгүй байгаа, алдаа болж чадахгүй байгаа, ментор хэрэгтэй байгаад байгаа энэ залуучуудтай бол би зөрүүлж хамтарч ажиллаж илүү сайн үр дагавар гаргахыг хүсэж байна. Яагаад гэвэл бас бидэнд цаг хугацаа гэдэг хязгаарлагдсан бол ресурс байгаа тий. Тэгээд шаардлагын хувьд бол хамгийн багадаа 1 жил арилжаа хийж үзсэн туршлагатай байхаа гэд хамгийн багаар нь бол 1 жил гээд тавьчихлаа. Тэгээд хөтөлбөрийн туршид бас нөгөө төгөөр нэмээд хэлчихэд ямар нэгэн системтэйгээр аргачлал заагдахгүй тий. Юу гэдгийг бусад хүмүүсийн нэрлээд байдаг аргачлалуудыг бол заахгүй. Яагаад вэ гэхээр хөтөлбөрийн маань гол зорилго чиний аргачлалыг өөрийн чинь зан характер зарцуулах цаг хугацаанд чинь тааруулаад гарын авлага, арилжааны төрөл, арилжааны арга барилыг чинь олоход илүү чиглүүлж өгөх ийм зорилготой учраас яг бүгдээрээ нэг суугаад нэг арга барил ерөөсөөр оролдохгүй гэсэн үг. Энэ илүү хүн өөртөө таарсан арга барилыг олж иж илүү амжилт гаргаад байгаа ийм кейсүүд над дээр нэлээд их үүсэж байгаа учраас би яг хөтөлбөрийн энэ зөв рүү нь бол чиглүүлж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг юуны хөтөлбөрийнхөө туршид энэ хугацаанд бол өөрийнхөө өдрийн арилжааны арга барилыг бол танилцуулна. Сүүлийн full time trader болсноос хойш би нэг 2 жил хагасын хугацаанд яг өөрийнхөө өдрийн intraday гэж ярьдаг өдрийн арилжааны арга барилыг илүү сайн хөгжүүлээд гэж явж байгаа. Тэгэхээр тэрийг бол танилцуулна. Гэхдээ яг тэр нь маань бусад хүмүүст бүгдээрэнд нь ерөөсө таарна гэж би бодохгүй байна. Магадгүй яг intraday хурдан шийдвэр гаргах чадамжтай нэг бүтээгдэхүүн дээр гэдэг ч юм уу, ганцхан Нью-Йоркийн сешн дээр ажилладаг гэдэг ч юм уу, яг миний темпераментад таарсан тийм хүмүүс байх юм бол илүү тохирох байх. Мэдээж хөтөлбөрийнхөө туршид тийм надтай ижилттэй хүмүүс бас орж ирэх юм бол би давхар бас яг энэ дээр илүү бас зөвлөд явж өгөх боломжтой. Ганц өөрийн intraday гэлтгүүгээр сүүлийн олон full time trader болсноос хойш бол олон жилийн хугацаанд бас өөрийнхөө арилжааны арга барилыг олохын тулд маш олон хүмүүсийн арга барилыг суралцах, маш олон удаан хугацааны видеонуудыг үзэж туршиж үзчихлээ, стратегиудыг туршиж үзчихлээ, тест хийгээд тийм ээ. Тийм учраас бол нэлээд олон арга барилуудыг бол мэдэж байгаа. Бусдад нь зөвлөхөд надад ямар ч асуудал байхгүй гэж харж байна. Тэгээд ер нь бол миний арилжааны ерөн туршлага юу вэ гэхээр 2007-оос 2019 оны хооронд бол яг арилжааг ажил хийж явах хугацаанд part timer нэлээд идэвхтэйгээр судалсан, хажуугаар нь бас хийдэг байсан. Тэгээд яг энэ зах зээл рүү бүрэн full timer орох шийдвэрийг гаргаад илүү цаг хугацаа зарцуулж орохоор шийдвэрлээд 2019 оны 11 сараас хойш бол full time trader болоод тэгээд одоо хүртэл ямарсан тууштай хийж байна. Энэ цаг хугацааны туршид бол түрүүний хэлсэнчлэн одоо өөрийнхөө арга барил дээр нэлээд урт хугацаанд ажиллаад бол өөртөө тохирсон арга барилаа болоод ингээд доктортой арилжаа хийгээд явж байгаа гэсэн үг. Заах арга барил буюу одоо хүмүүст ментор хийх гэж байгаа хүн бол тодорхой хэмжээгээр бас заах арга барилтай байх болов гэж би бодож байна. Тэгэхээр энэ туршлагаа бас танилцуулчихъя. Swing Trader Discord group байгуулагдсны дараагаар 21-22 онд бол би яг энэ групп дээрээ яг 7 хоногт нэг удаа 2 дахь өдөр болгон өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг цаашлаад өөрийнхөө маркетинг юу гэж харж байгаа, ямар арилжааны төлөвлөлтөй байгаагаа танилцуулаад явдаг ийм ажлыг бол хийдэг байсан. 22 онд Swing Trader Discord group-ийн Pro Trader нэртэй odds trader-ийн сургалтанд бол яг техник анализийн практикийг дадлагжуулагчаар ажилласан. Үндсэндээ техник анализыг хэрхэн яаж хийх үү, маркет өөрчлөгдөх үед энэ олон тухайн үед зарддаг байсан бүх зүйлийг яг практик байдлаас нь бол нэлээд их
одоо олон цагийн бас хичээл орж явсан. За 23 онд улмаар за Discord group дээрээ анхны одоо төлбөртэй буюу за төлбөр subscriptionтэй тийм өрөөг бол бас Лагачи багшийнхаа одоо зөвшөөрөлтөөр анх эхлүүлж ирсэн. За тэгээд энэ маань бол бас мөн адил яг энэ mentorship хөтөлбөр бол байсан. За тухайд бол ойролцоогоор 100 орчим хүнтэй 8 сарын хугацаанд бас ажилласан. За тэндээс гарсан үр дүнгууд бас маш байгаа. За 24 онд E50 хөтөлбөрийг өөрөө санаачлаад бас яг энэ mentorship хөтөлбөр програм байгаа. За энэ маань өөрөө бол үнд төлбөргүй явагдсан ийм хөтөлбөрүүд бол байна. За иймэрхүү он цагийн хугацаанд хүмүүст зааж зөвлөж за өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ хуваалцаж явсан гэсэн үг. За хамгийн сүүлд болсон 24 оны E50 mentorship хөтөлбөрийн маань бол өнгөө зарлагдчих яхад 75 орчим миний санджаагаар одоо 75 хүн бүртгүүлсэн санагдчихээн. За тэгээд яванда энэ маань бол бас дундуур хасагдах фильтрдэх шгшүүр хийсэн ийм програм. За тэгээд яг төгссөн хүмүүс нь бол 37 хүн бол төгссөн. За тэгээд энэний 37 хүний маань бол бас 50 гаруй хүмүүс нь нэлээд өндөр түвшний ахиц гаргаж за өөрсдийн арга барилыг олсон журнал хөтэлдэг болсон, алдаануудаа олсон, бүгдээрээ одоо арилжааны гаргийн авлагатай болсон. За маш өндөр хувь нь за дөрөвний хэлсэнчлэн 50 гаруй хувь нь бол одоо өөрсдийн арилжааны чаленжуудыг, профильмийн чаленжуудыг давсан, анхныхаа талтуудыг хийсэн. За өөрийнхөө дансыг бас өсгсөн гэх мэтчлэн юунуудыг бол дүнгуудыг бол гаргасан энэ дээр бас нэлээд сэтгэл хангалуун байгаа. За тухайн хөтөлбөрт оролцсон залуучуудын сэтгэлдлүүдийг бол бас видеоныхоо төгсгөлд оруулчвал зүгээр юм болов уу гэж бодож байна. За болов би оруулчихнаа. За тэгээд ямар ч гэсэн энэ хөтөлбөр маань энэ удаагийн хөтөлбөр маань бол төлбөртэй явагдахаар шийдсэн. За нэлээд удаан бас үнэ төлбөргүй хичээлүүдийг заасан. Үнэгүй хичээлийг бол бас хүмүүс үнд сэнийг нь бүтээж чадахгүй, үнэлж чадахгүй үнэгүй гэж бодоод байт юм байлээ. Үнэгүй болохоор муу гэж бодоод байт юм байлээ. Тэгээд нэг үнэлэгдэхүүнийг гаргаж чадахгүй байгаа юм шиг анзаарагдаад байдаг. За нөгөөдөөр бас энэ яг олон жилийн хугацаанд ментор хийх, за энэ арилжааныхаа туршлага дээр тулгуурлаад одоо бас өөрийгөө ямар ч үсэн зах зээлд буюу энэ зах зээлийг сонирхоод оролцож байгаа залуус ирээдүйн амжилттай арилжаач болох залуустай үн цэнтэй зөвлөгөөг өгч чадах хэмжээний юм туршлагатай офер хийх бас сайн хөтөлбөр, туршлагатай юм сайн хөтөлбөр одоо л энэ туршлага надад бий болж байна удаа гэдэг бас яг цаг хугацаанд бас таарлаа. За тийм учраас бол энэ удаагийн хөтөлбөрийг бол үн төлбөртэй хийхээр шийдсэн. За нөгөөдөөр бас за энэ арилжааны зах зээлээр маш олон бас төлбөртэй сургалтууд бол байна. Тийм ээ. Мэдээж одоо цаг хугацаагаа зарцуулж байгаа бол бүх багш нар менторууд өөрсдийнхөө цаг хугацааг үнэлэх хэрэгтэй. Янз янзын үнэ хайштай байдгийн байлээ. За ямарсан миний хувьд бол судалж үзээд за өөртөө байж болох за ер нь бас залуучуудад илүү тохиромжтой боломжийн доогуур үнээр өөрийгөө ямарсан энэ удаагийн одоо хөтөлбөр үнэлэхээр бол шийдсэн. За ягаад гэхээр гол нь миний бас гол харж байгаа зүйл маань юу вэ гэхээр үр дүн байгаад байдаг. Сургалтанд хэдэн төгрөг аваад одоо алга болох биш те. Сургалтанд суугаад дуусаад төгсөд гарсан залуучууд маань бас үр дүнтэй сайн арилжаач болоход чиглүүлж өгч ийж бас энэ сургалтын үнцнийг гарах болов гэж бас удаа хараад байгаа. Шүүхт арилжааны зах зээлд бас удаан туршдаа явж байгаа хүний хувьд бол энэ зах зээлийг бас үргэлжлүүлээд эрүүл үүсэж хөгжих тал дээр хувь нэмэр оруулах ёстой гэж боддог. За би бас тэгсэрч ирсэн болов уу гэж өөрийгөө бол үнэлээд байдаг, бодоод байдаг. За тэгээд ер нь бол $248-ыг нэг 10 сард хуваах юм бол сарын $24.8 буюу $25 юм байлээ. За тэгээд за бүр эхний 4 сарын 120 цагийн хичээлд л хуваагаад үзэх юм бол нэг хичээл нэг $2 юм аашин. Тэгэхээр бол үнэлгээний хувьд бол би харьцангуй одоо боломжийн баг тавьчлаа гэж бол хавьтай харж байгаа. Тэгээд түрүүний хэлсэнчлэн би одоо үнэтэй байлгахтаа биш одоо үр дүн харах юм бас хувийн зорилго байгаа. За тэгээд ямарсан хүртээлтэй байх зорилгоор хөтөлбөрийнхөө төлбөрийг бол эхний сартаа багтаах нэг 2 хувааж төлж болно гэсэн нөхцөлийг бол оруулж өгч байгаа. За тухайн хөтөлбөрт хамрагдсан бүх сурагчдад маань цаашаа сугтаа үлдээд заавар зөвлөхөг бол үн төлбөргүй өргөжлүүлээд аваад явж болно. За ягаад гэхээр бас хүн болгоны сурах зарцуулж байгаа цаг хугацаанаас хамаарат за мөн ойлголтын хурдаас хамаарат ингээд хүн болгон харилцан адилгүй
урт богино хугацаатай суралцсан юм билээ. Тэгэхээр хүмүүст бол би хангалттай орж иж байгаа залуучуудаа хангалттай цаг хугацаа гаргаж өгөх үүднээс нэгдээ энэ 10 сарын хөтөлбөрт хамрагдсан бол тухайн үүсгэсэн группт үлдээж үргэлжлүүлээд яг гол нь нөгөө миний хэлсэн гэрийн даалгавар заавар зөвлөгөөг дагаж явж байгаа хүмүүс тий арилжааны журналаа хөтлөөд арилж байгаа ингээд надтай зөвлөлдөөд зөвлөгөө аваад ингээд үн төлбөргүйгээр үргэлжлүүлж явж болно гэсэн үг. За тэгээд харамсалтай нь тухайн хөтөлбөр маань төлбөртэй болж байгаа учраас Swing Trader Discord group-ийн маань дүрмэнтэй харшиж байгаа. Тэгэхээр би шинээр өөр групп үүсгэж энэ яг хөтөлбөрийг явуулах байх. Тэгээд бүртгэлээ баталгаажуулаад ороод ирсэн хүмүүсийг энэ Discord group руу бас invitation аваад явах болоо гэж бодож байна. За тэгээд ямар ч хэлсэн төгсгөлд нь хэлэхэд энэ хөтөлбөрт оролцох юм бол таны оролцоо хөтөлбөр маш чухал байх болно. Та энэ хөтөлбөрийн турш маш их ажлыг хийн. Өөрийгөө олно гэж цаг хугацаа зарцуулах шаардлагатай болно. Ер нь тэгээд арилжаагаар тууштай тогтмол байдлаар ашиг хийх хүсэл сонирхолтой бол ороод ир мэдгээ заагаад өгье, чиглүүлээд өгье, сургаад өгье. Иргэдийн зах зээлд сурч мэдсэн зүйлээ харамгүй зааж өгдөг ёс зүйтэй арилжаачин сургагч нарыг бас давхар бэлтгэх зорилготой ийм л хөтөлбөр, ийм зорилготой бас байгаа. Эцэст нь хэлэхэд. Тэгээ амархан хурдан баяжчих сэтгэлгээтэй арилжаачд бол харин алгасчаарай. This is not for you, trust me. This is so not for you. Хөтөлбөрийн турш би сигнал өгөхгүй. Зөвхөн зах зээл дээр удаан амьд үлдэж урт хугацаанд ашигтай ажил мэргэжил болгож тус зах зээлийн боломжийг ашиглах зорилгоо биелүүлэхэд тань харин чиглүүлээд өгөх гэж одоо чадхаараа бол оролдоно. Мэдээж сонголт бол үргэлж таних байх болно зэ. Тэгээд дуустал нь утсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд шийдвэрээ гаргаад тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой талаас арилжаачд маань за бүртгүүлэх холбоосыг яг энэ видеоны доотлын description хэсэгт байрлуулсан байгаа шүү. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Supply-та дараад өгөрөө дараагийн контентоор хөтөлбөрүүдэд өмнөх хөтөлбөрүүдэд оролцсон амжилттай арилжаачдын ярилцлагаар эргээд уулзцгаая. Баярлалаа та бүхэн.